За хэд хэдэн асуулт байна. Өчигдрөөс эхлээд энэ цахим орчин чинь тэр чигээр энэ аптек гэрээ гэдэг нэг юм баахан өснөгтүүд гараад ирлээ. Тэгээ би энийг ч одоо судлаад үзсэн чинь нэг өмнө ил болцсон л зүйл байсан юм байл л да. Өчигдөр ч нэг ил болоод явцсан юм бас байхгүй юм байл. За би ерөнхий сайдаас хэд хэдэн асуулт байна. Нэгдүгээр та хэдээс хэдэн оны хооронд хэрэглэх газрын дараагаар ажиллаж исэн бэ? Мөн хэдээс хэдэн оны хооронд та улсын хурлын дарга хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр байсан бэ? Та эсвэл үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаа ер нь суудгүй байсан юм уу? Энэ аптек гэрээ гэдэг нэг хэдэн гэрээ чи ил болсон юм шиг байна. Таны бод групп гээд бас нэг тухайлсан субъектив хүмүүсийн нэр ус ингээд зург хөрөгтөгөө гараад яваад байна. Тэгээ анх бол энэ төмөр замыг одоо байгуулах шийдвэр хаана гарсан юм? Хэн гаргасан юм? Энэ төмөр замыг барих мөнгийг хаанаас олъё гэж ирсэн? Хинээр хийлгэе гэж ирсэн? Хэн шийдсэн? За тэгээд энэ шийдвэрийг яагаад нууцлсан тэгвэл? Одоо би тэр шийдвэрийг нууцаас гаргахыг шаардаж байна. Тэр нууцад оруулъя гэсэн шийдвэрийг хэн гаргасан юм? Би оюун эрдэнэ даргаас энийг асууя. Та 5 жил ерөнхий сайд хийсэн. Хүнсний аюулгүй зөвлөлийн гишүүн байсан. Одоо тэр нууцад оруулъя гэсэн шийдвэрийг хэн гаргасан? Тэр протоколыг би гаргамаар байна. Тэр хэдэн гэрээ бол яг хөө гарч болно. Гэрээ бол гарч болно. Тэгэхээр одоо энэ дээр одоо энэ 19-с 20 онд хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр л гаргаж ирсэн л байгаа юм л да. Би түүхийг аваад үзсэн л тээ. Тэгээ 19-с 22 оны хооронд л аптек гэрээнүүд чинь хийгдсэн юм байна лээ. Тэр төмөр замд баригдсан мохор төмөр зам шүү дээ. Одоо тэр нь хязаа холбогдох юм бас мэдэхгүй. Тэр 30 хэдэн гэрээ байгаа юм яг. Тэгэхээр би нэг улс сүртэй л ярьсан дээр хэдүүлээ одоо асуудлыг. Хэн энэ шийдвэрийг гаргасан бэ? Хэн энэ шийдвэрийг нууцад оруулахыг гаргасан бэ? Яагаад нууцад оруулсан бэ? Энэ асуултанд би Зандан Чатар дарга, өмнөх ерөнхий сайд оюун эрдэнэ дарга хариулж өгнө үү гэдгийг би бас хэлмээр байна. Тэгээд түрүүн та хэллээ 115 хоног их богино хугацаанд л та хуулийг яаж гуйл болгож хууль биш хүн засаглалыг харлаа. Хууль сахиулах байгууллагыг улс төрийн байдлаар ашиглаж болдгийг харлаа. Баримттай л байх хэрэгтэй л да. Одоо энэ Монгол Улсын засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол. Энэ амнаатын асуудал. Энэ хууль зөрчсөн л нь шүү дээ. Хууль зөрчсөнийг чи тогтоохгүй гэж хэлэх байх л та. Тэгээ тогтоох газар нь тэгээ тогтоох байлгүй. Гэхдээ энэ зөрчсөн л нь шүү дээ. Яагаад бусдад юм давуу байдал болгож байгаа? Тэгээ энэ төсвийн алдагдлыг чинь хэн нөхөх үү? Тэр 200 тэрбум гэж яриад байгаа. Одоо төрийн түвшин хүн хуулиа сайн судлах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аптек гэрээ юм уу гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргадаг субъект биш. Зөвлөмж гаргадаг газар. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар ч аптекийн гэрээ байгуулах. Би л аптекийн гэрээ байгуулахын тэтгэл барьж үзээгүй, уншиж үзээгүй, харж үзээгүй. Сая л тод болохоор нь би харж байна. Яг ийм хил маргаан 23 оны нүүрсийн чагсаалтын дараа гараад улсын хурлын гишүүд нууцтай танилцах бүрийн эрхийнхаа хүрээнд танилцах чиглэл өгөгдөөд яг ингэж ярьж ирсэн гишүүд уншиж үзээд үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг уншиж танилцаад нууцын баталгаа гаргаж уншиж танилцаад тийм шийдвэр гаргаагүй юм байна. Аптекийн гэрээ байгуул одоо нууцаар байгуул яг ийм гэрээ гэдэг гэрээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдж байгаагүй. Харж байгаагүй. Улс үндэсний эдийн засгийн аюулгүй байдал шаардлагатай томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд зүйтэй гэсэн зөвлөмжүүд бол гарч байсан байдаг. Ийм учраас энэ зөвлөмжтэй Баярбаатар гишүүн нууцтай танилцах бүрийнхээ хүрээнд үзээд танилцчих нь хэрэгтэй. Аптекийн гэрээ гэдэг бол бүгдийг нийлт тод болгож ард түмний хяналтанд оруулж байгаа болохоос биш. Тэнд байгаа нарийн ширээний хууль хяналтын байгууллагууд тогтоох ёстой байна. Хууль зөрчсөн мөнгө юм уу? Хэн хаана ямар шийдвэр гаргасан гэдэг.
Энэ шийдвэрүүд бол дандаа баримттай нотлоготой ил тод болох ёстой. Тэгээд намтай баяр гүшүүн шаардаад ирсэн шүү дээ. Үгүй энэ одоо нүрийн үзүүлчихэд гэрээнүүд нь алга байна гэж ил тод болгооч гэж засгийн газар шаардаад ирсэн. Тэр хүсэлтийн дагуу ил тод болгосон шүү дээ. Тийм албан бичгүүд хүрэлцэндөө ирсэн. Амнаа тооцох журам бол хууль зүйн үндэслэлтэй. Засгийн газрын 55 дугаар тогтоол бол Монгол Улсын үндсэн хууль, ашигт малтмлын тухай хууль, уул уурхайн биржийн тухай хуультай бүрэн нийцсэн. Үндсэн хуулийн төчил үүсгээгүй, улсын их хурлын татвар тогтоох хэрэгт алдаагүй. Ашигт малтмлын тухай хуулийн 47-гийн 14-д экспортын бүтээгдэхүүний үнийн их сурвалжийг засгийн газар нийт зарлана гэж заасан. Амнаатын хувийг тооцох, нагдуулах, тайлбарлах журмыг засгийн газар батлана гэж заасан. Засгийн газар хууль заасан бүрэн эрхийнхаа хүрээнд уг тогтоолыг гаргасан. Өмнөх засгийн газрууд ч гэсэн энэ амнаа тооцох журмыг 10 удаа өөрчилж ирсэн юм бэл. Тэр үед яагаад яригдаг юм тэгвэл? Харин бодит үр дүнгууд чинь тэг болоо зогссон байсан биржийн арилжаа сэргээд 8.1 дахин биржийн арилжаа өслөө. Энэ чинь бодит тоо шүү дээ. Дандаа амнаас одоо шууд гэрээгээр борлуулж ирсэн юмнууд таслан зогсогдоод биржээр зарагддаг болсон. Биржийн арилжааны үн өссөн. Үүний чинь үр дүнд экспортын орлого нэмэгдсэн. За би уг нь бас дугайл яваад байсан. Тэгээд өнөөдөр бас ил тод ярилцах цаг нь болж байгаа шиг байна. Уг нь Монгол Ардын нам 2024 оны сонгуульд дэлхийд дээр ганцаархнаа олонхын санал авсан. 50 дээр нэмэх нэг. Өөр юм ирэх өргөч хүчин байгаагүй. Уг нь бид мөрийн хөтөлбөрөөр биелүүлэхэд анхаарах хэрэгтэй байсан. За харамсалтай нь одоо ингээд сандал суудлын за хамтарсан засгаа тараагаад ингээд асуудлууд өрнөсөөр одоо ингээд аль нь үнэн аль нь худлаанч мэддэхгүй олон улсын хувьд ч олон нийтийн хувьд ч оногоотой байдалд орж байна. Харамсаж байна. Монгол улсын л цаг явж байгаа. Би энийг өмнөх чуулган дээр бас дөндөөл уг нь хэлчихсэн. За өнөөдөр би бас нэлээд материалуудтай ирсэн байгаа. Ийм ч зүйл болох болоо гэж бас бодсон. Тийм учраас та бүхэн надаас ч гэсэн одоо үндсэлтэй энэ шийдвэрүүдийг асууж болно. Төрийн ажил бол үндсэн хуулийн дагуу баримтанд тулгуурлаж ярих хэрэгтэй болохоос биш. Ямар нэгэн байдлаар одоо цуу яриа эсвэл огт худлаа ийм мэдээлэлд бол одоо тэгээ захим ертөнцөөр дамжуулж бие биенээ харлуулах ийм байдлаар бол явж болохгүй. Монголын ард түмэн ч гэсэн тороол айрмаа даваад бодтой дүгнэлтийг харах цаг болсон. Би нэг хэд хэдэн зүйл сануулъя. Энэ үрсний оптектой холбоотой энэ асуудал ер нь анх яагаад үүссэн бэ гэхээр 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болцсон. Тухайн үед эдийн засгийн хөгжлийн сайдаар Хүрлбаатар сайд байсан. За манай Бямц цогц сайд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг хийгээд тэр эрх зүйн хүрээнд анх удаа Монгол улсад одоо эдийн засгийн хөгжлийн сайд томилогдсон. Тэр хуулийн дагуу. За ингээд гайл дээр нүүрсний бүрдүүлэлт экспорт байгаад байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа энэ асуудлыг Хүрлбаатар сайд анх олж харсан. Ингээд яасан бэ гэсэн чинь офтек буюу одоо урьдчилан зарсан ийм нүүрснүүдийг гаргаад валют орж ирж байгаа нүүрсээ гаргахгүй байгаа ийм асуудал үүсээд ингээд валютын нөөц багасаж хань шалтсан гэдэг дүгнэлтийг хийсэн. За ингээд энэ офтек гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдрийн яригадаад байгаа зүйлүүдээс нэмж ил болсон зүйл юу ч байхгүй. За дээрэс нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөй холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Энэ юу вэ гэхээр тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэрийг гаргадیں۔ Нэгөөр хэлбэл одоо шууд гэрээ хийх худалдаа авалттай холбоотой асуудлыг тагнуулаас бичиг авахын тулд ийм зөвлөмж гаргадаг. За энэ нь өөрөө юу вэ гэхээр шууд гэрээ хийгддэг. Тагнуул яах вэ гэхээр энийг нууц гэд үзчихдэг. Тийм учраас энэ зөвлөмжийг ч гэсэн за ерөнхий сайдаа би асуултанд хариулт авах гээд байгаа юм аа. Би аптек гэрээг үндэсний аюулгүй зүйл байгуулсан гэж хэлээгүй шүү дээ. Байгуулах эрхийг нь хэн олгосон юм бэ л гэсэн. Дараа нь тэр нууцад авсан шийдвэрийг хэн гаргасан юм бэ?
яагаад нууцад авах болсон юм бэ гэдэг хоёр асуултанд хариулсангүй. Мөн би тань мэдгүй шинжтэй нэг асуулт асуув. Та хэдээс хэдэн оны оронд хэрэглэхийн дараагаар ажилласан бэ? Хэдээс хэдэн онд улсын хурлын дараагаар ажилласан бэ? Тэр үед таны хурлын дараагаар ажиллаж байхад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хэн байсан бэ? Тэгээ таны хариултнаас би үзэхэд бол ойлгочлоо. Зөвлөмждөр үндэслээд энэ гэрээнүүд явц юм аа гэж ойлголоо шүү. Та тэгээ хариулцсан учраас. Зөвлөмж гаргасан тэр зөвлөмждөр үндэслээд энэ гэрээнүүд явсан юм аа гэж та хариуллаа. Тэгэхээр би саяны энэ асуултад тавч хариулт авчмаар. Хоёрд нь дарагчсан бас Баярбатар гишүүнийг би хахад хуулиа уншаад гүний үгийг бүрэн ойлгох зөвлөмждөр үндэслэж шийдвэр гаргадаг. Хууль үндэслэж шийдвэр гаргадаг. Хууль бол тагнуулын ерхий газрын саналыг үндэслэж засгийн газар төрийн нууц авах шийдвэр гаргадаг. Төрийн баалганы нууцын тухай хуулиар. Улсын хурлын дарга улсын хурл гүйцэтгэлийн ажил хийдгүү. Үндсэн хуулийн дагуу энэ 3 эрх мэдлийн салаам учрын хүрээнд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэж 3 эрх мэдлийн хүрээнд асуудлууд шийдэгддэг. Ийм учраас маш тодорхой хар дээр цагаан дээр бичсэн хууль зүйн үндэслэлийн дагуу энэ асуудал яригдана. Тэр зөвлөмжүүдтэй танилцах эрх нь танд нээлттэй байна. Миний энэ цаг минут бага байгаа учраас миний ажилласан цагийг юун дээрээс харж болно л доо. Би одоо тэр 2019 За бодийн энэ офтек гэрээ явж явах үед бол зандан шатар дарга хэрэглэх газрын дарга байсан. Би зандан шатар даргаас ажлыг авсан. За энэ гэрээтэй холбоотой асуудлыг нүүрсний сонсгол дээр хамгийн их ярихаар одоо загийн хоолойтой холбоотой тэр нөгөө Норинкагийн тийм одоо Туван сайд сайн мэддэг баг. Тэр асуудал. За бодиттой холбоотой энэ хоёр офтек буюу хамгийн том офтекээс болж валютын нөөц яаж багасч ийнө гэдгийг л нүүрсний сонсгол дээр ярих юм зорилготой ажлын хэсэг байгуулагдаад энэхүү 2 сая дахас. За тэр нь бодийг тойрчгаад сүүл рүү бортыг болж хувирсан. Энэ бодтой шүү бүх одоо засгийн газрын тогтоол шийдвэрүүд нь ингээ байж байгаа. Тэгэхээр одоо энэ бодтой холбоотой асуудлыг ярих цаг нь болсон. Зандан дарга одоо өөрөө гаргаад тавьчихсан. Одоо өөрөө өөрийнхөө хийсэн ажил хариулах цаг болсон. Яагаад өргөн царгаар тавьсан юм? Өргөн царгаас болж өнөөдөр асуулт хариултууд яваад дууслаа. Асуултнаас яаж сайхан бултдгийг, бөөрөн кийлдгийг, ярьснаа үгүйсгдгийг одоо тэгэл бүгд л харцгаалаа л да. Гэхдээ нэг юм ойлгоод авлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тендер гүүгээр одоо шалгаруулалт явуул, худалдаа авалт хийх зөвлөмж гаргасан юм байна. Тэрэн дээр нь үндэслээд нафтик гэрөөнүүд хийгдсэн юм байна гэдэг ойлголтыг бол бүрэн дүүрэн авлаа. Баярлалаа. Тэгээ намын асуудлыг төрийн зовлон болгосон үнэ. Энэ бол одоо тэгээд нэг цагаан байран дээр яриа шийдсэн асуудлыг нааш нь чирж оруулж ирсэн шүү дээ угаасаа. Тэгээ баахан гүчир, гүтгэлэг, нотлогдоогүй баахан зүйлүүд одоо тэгээ тэрнээсээ буцаад би тэгж илээгүй тийм агуулгаар ярьсан. Алуурчин буцаад нөгөө алуурчин тийм зүйл байхгүй гэж ярьчих юм. Ард түмнэр бол та нар сайхан тоглож байна дөө. Ер нь нэрэг дээр бол зүгээр сайхан тоглож байна. Тэгэхээр нэг ийм хитэн саналууд байна. За засгийн газар нь явах те тэгээ одоо нэгэн дөргөн барь явуулсан юм чи хилцээл дээр огцорно үз тэгээд огцорно байна тэрийгээ тэг шийдэл явна үз. Гэхдээ уул нь өдий болтол нэг эвнэгдлээ хангаа явцсан бол энэ толготой улс төрийн намын хувьд бол одоо бас маш хэрэгтэй л асуудал байгаа юм. Тэгээд боломжтой нээлттэй л байгаа. Тэгээд одоо харж лээ. За төр ороо байгуулах салтай байна. Энэ аптек гэрээ тэр бортэгэр энэ төр ороо байгуулж энэ асуудлыг мухарлах ёстой. Одоо түрүүн та хариулчихтаа юу гэж вэ? Бараг энийг ягаад эртхэн ингэж мэдээлж явахгүй яасан гэсэн чинь одоо эвнэгдлийг хангаадаг хариулчих шиг боллоо шүү дээ. Хууль бус юмыг эвнэгдлийн ард нуусан ч л асуудал шүү дээ. Жилийн өмнө жил хагасын өмнө энэ улсын хурлын дарга амар баясгалан гэдэг хүн чинь бүрийн эрхчгүй нам дээр ерөнхий нарийн бичгийн дарга хийгээ суужсэн шүү дээ. Тэр үед нь барьж аваа шалахгүй байсан. Тэгээ одоо нэг юм байж боломгүй зүйлүүд гаргаж ирж тавьчаал тэрийг үнэн мэт ингээд дүр төрхөнд орж яриад
иргэдийн тархийг угаадах шаардлага байхгүй. Тэгэхээр энэ улс төрийн намуудаас энэ хамтарч энэ төр хороо байгуулах шаардлагыг би одоо энэ саналыг их хурлын дарга тавьж байна. Яаралтай бүр. Энээс бол одоо бид нар бас салахгүй. Энийг мухралж иж дуусна. Үнэн мөннийг олж ирж бид нар энийг хойш нь тавина гэж бодож байна. Нэгэн тийм байдал би үүссэн юм чи одоо энийг тэгээд эвлэж нэгдсэн байлаа ч гэсэн энийг явуулах хэрэгтэй. Үнэн мөннийг олох хэрэгтэй. Тэгэхээр одоо гишүүд саналуудаа хэлээд би яаралтай санал хураалтаа явуулмаар байна гэж бодож байна. Байнгын орон дарга. Засгийн газрын огцрох асуудал дээр одоо энэ шийдлүүдээ гаргаад явахгүй бол энэ гадааж ихсэж байгаа хүмүүсээ хар, багш нараа хар, эмч нараа хар, энэ өвлжилт хүндрэх аймагуудаа хар, төсвөө хар. Сандал суудлын одоо энэ асуудлаа одоо ер нь цэг тавьсан дээр хөө хордын хэлцээ дуусгах гэсэн л та.